Сайн мэцгааны үзэгчдээ нийслэл хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Улаанбаатар хотын хүмүүст маань бол баярын уур амьсгал давхцсан. За тэгээ замын төгжрөл маш ихтэй хүн болгон яарсан, гэгэлсэн ийм сайхан өдрүүдэд үндэсний латрага хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ ташрамт баярлалаа гэдэг хэлмээр байна. За ингээд мэдээж өнөөдрийн маань тохирол үзэгч та бүхэндээ шууд хүрэхэд бэлэн болсон Icon-ийг болон үндэсний латран албан ёсны фэйсбүүкээр бидний хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргээд өнөөдрийнхөө тохирлыг эхлүүлэх гэж байна. Мэдээж миний дэргэд 4D 1, 2, 3 дугаар зэрэг болон 6D 642 гэсэн тоглолтод та бүхнийг маань хүлээж байна. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа тун удахгүй он солигдох гэж байгаа тарган агшны бас нэгэн хэсэг дээр бол уулзж байгаадаа таатай байна. Он солигдох гэж байгаа энэ мөчөд бол за хүн бүхэнд л одоо мөнгөний хэрэгцээ байдаг шүү. За тэгвэл үндэсний латрага тоглоод магадгүй аздан болохоор яарж байгаа үзэгчид маань авил анхаарлаа хандуулаарай. За ингээд уламжлал ясараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тохирлыг эхлүүлэх болно. Үзэгчид маань дөрмөө маш сайн сонсоод аваарай. Шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. За өөрөөр хэлэх юм бол нэг орондоо тоноод маань 4 удаа давхцснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлгийг бий болгосон байна. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг санамсаргүй гарч ирэх бөгөөд үзэгч та түүний яг дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжийг 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол маань та бүхэндээ олгодог юм аа. За ингээд та шилэн хоргонд маань яг 40 ширхэг бөмбөлөг байгаа эсэхийг үзэгчид маань нэг хянаарай. Ингээд тохирлоо явуулъя. Яг одоо 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 40 ширхэг бөмбөлгнөөс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг яг дараагийн дагуу үзэгч та зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Ихний бөмбөлгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлгний дугаар 3. 2 бөмбөлөг гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлгний дугаар 8. 3 дахь бөмбөлгний дугаар 8. 5 3 8 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За одоо харин газны тодруулга 4 дахь бөмбөлгний маань дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 2 гэж гарч ирснээр 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр маань 5 3 8 2 5 3 8 2 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. За энэ хүү гарч ирсэн 4 бөмбөлийг яг энэ дараалалаар нь үзэгчдээ зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. Танд баяр хүргэе. Үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах халан. За мөн шилэн хоргод маань мөн адилхан 40 ширхэг бөмбөлөг байрласан. Эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За энэ хүү 4 бөмбөлийг үзэгчдээ яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжийг 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол маань үзэгчдээ олгодог. 4D тоглож байгаа үзэгчид маань бол 1 2 3 гэсэн 3 боломж байгаа. Энэ хүү 3 зэрэгээс таал хамгийн багадаа 500 төгрөг тавьж тоглох боломжтой. Харин өөрийн тавьсан бооцоогоо 500 болон 1000 2000 дахин өсгөж авах боломжийг 4D маань та бүхэндээ олгодог юм. За ингээд 4D-ийн 2 дахь боломж буюу 2 дугаар зэргийн тохирлыг явуулах гэж байна. Үзэгчдэд амжилт хүсье. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрласан байна. 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та 4 бөмбөлгийн үе яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар аздан болох боломжтой. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Ихний бөмбөлгний дугаар 2. 3 дахь бөмбөлгний дугаар мөн 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 2 гэсэн 2 бөмбөлөг маань гараад ирчихсэн байгаа шүү үзэгчтэй. За 3 дахь бөмбөлийг харцгаая. 3 дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 3 дахь бөмбөлгний дугаар 9. 2 2 9 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн. За дараагийн бөмбөлгний дугаар за мөн 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 9 гэж гарч ирснээр 2 2 9 9 2 2 9 гэсэн 4 бөмбөлөг 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр маань таарч байгаа юм байна. Тэгэхээр шилэн хоргод маань бол 40 ширхэг бөмбөлөг бол нэг орондоо доноо 4 удаа давхцсан байдаг гэж үзэгчдэд түрүүн тайлбарласан. За тэгвэл шилэн хоргоноос маань 2-ын та 2 удаа 9-ийн та 2 удаа гарч ирснээр 2 2 9 9 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. За энэ хүү 4 бөмбөлийг
үзэгчтэй мэдээж яг дараалын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаага 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Дөрөвдүгээр дээр маань бол дөрвөн оронтой таг гэхээр үзэгчд маань за магадгүй төрсөн өдрөө, төрсөн он сар өдрөө эсвэл машиныхаа дугаарыг утасны дугаарын сүүлийн дөрвөн оронгоо гих мэтчлэн өөртөө аз завчирдаг, өөртөө ээлтэй тоонуудыг бөглөдөг. За тэгвэл 22.99 гэсэн мөмлөг гарч ирсэн шүү. За өргөжлөлт дөрөвдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлийн боломж бол дөрөвдийг 1-р зэргийн тохирол байгаа. 1-р зэргийн тохирол дээр бол шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд бүгдээрээ 4 удаа давхцсан гэж үзэгчтэй хамгийн энгийнээр ойлгож болох нь эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгчтэй мөн яг дараалын дагуу зөв тааж чадах юм бол өөрөнд тавьсан бацаага 2000 дахин өсгөж авах боломжтой дөрөвдийг 1-р зэргийн тохирол маань та бүхэндээ олгодог юм. За ингээд дөрөвдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж та бүхэн маань за мэддэг майна уншаал за мэддэг залбирлаа гэж ямар тааж аздан болохын төлөө хичээгээрээ та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг мөн адилхан иргэдэж байгаа үзэгч та яг одоо харж байна. Эндээс 4 бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. За авах машин маань эхний бөмбөлөг 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 1. Эхний бөмбөлөгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 4. 1-4 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 9. 1-4-9 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За сүүлийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлийг харцгаая. Дөрөвдийн маань 1-р зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За ингэснээр шилэн хоргоноос маань 1 4 9 3 1 4 9 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. За үзэгчдээ санамсаргүйгээр мөн энэхүү 4 бөмбөлгийг яг зөв тааж чадаад таны тоглох хуудсан дээр бүгэлсэн тоонууд энтэй таарчлаагаа та өөрийн тавьсан бацаага 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За энэ бол дөрөвдийн тоглолтууд байлаа үзэгчдээ 4 бөмбөлөгнүүд маань тун амжилтаагаар гарч иж үзэгч та бүхэн өнөөдрийн бас азнууд ямар тоо бүгэлсэн байгааг харж чадлаа. За өргөжлөлөн одоо 6-ийн тохирлыг явуулах болно. За 6-ийн маань хувьд бол өмнөх тоглолтоос бага зэргийн дөрмийн хувьд бол өөрчлөгдөд ирдэг. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлөг барилсан. За өөрөөр хэлэх юм бол нэг цифр маань 6 удаа давхцсан гэсэн үг юм шүү. 6 удаа давхцсан энэхүү 60 ширхэг бөмбөлөгнөөс үзэгчдээ 6 бөмбөлгийг дарааллынх нь хувьд бол урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар 50 сая төгрөг хожих боломжтой. За харин 6-ийн маань нэг боломж бол хэрвээ та 2 бөмбөлөг дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь тааж чадсан бол урмын хонжоор 1500 төгрөгийг хожих боломжтой байдаг. За дахин тайлбарлах юм бол та 2 бөмбөлөг 1500 төгрөг, 3 бөмбөлгийг 15000 төгрөг, 4 бөмбөлөг бол 150,000 төгрөг, 5 бөмбөлөг бол сая 500,000 төгрөгүүдийг тус 6-ийн тохиол дээр мань хожих боломжтой. Харин зургуулынгийн тааж чадсан тохиолдолд та 50 сая төгрөг хожих боломжтой гэдэг юм. За энэ бол 6-ийн тохиолын маань дүрэн байгаа. За үзэгчдээ амжилт хүсье. Та бүхэн маань тгээс 9 хүртэлх цифрүүд маань 6 удаа байгаа эсэхийг сайн хараарай. Энд бол 60 ширхэг бөмбөлөг байгаа. Ингээд үзэгчдээ амжилт хүсье. Тоглолтоо эхлүүлье. Шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг одоо эргэлдэж байгааг үзэгчдээ харж байна. Эндээс 6 бөмбөлөг гарч ирэх ёстой. Гацгүй тэрхүү 6 бөмбөлийг үзэгчдээ дарааллынх нь урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар аздан болох боломжтой байдаг. Та 2 бөмбөлөг тааж чадах юм бол аздан болох боломжтой. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 6. За өргөжлөлөн 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 4 4 гэсэн 2 бөмбөлийг урдаас нь дараалал нь тааж чадсан бол урмын хожоор 1500 төгрөгийг хожих боломжийн эзэн болж байгаа та. За эндээс болоод орон ахих тусмаа таны хожих мөнгөн дүн бас нэмэгдээ явдаг. За дараагийн бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 4 5 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн. Энэ 3 бөмбөлийг урдаас нь зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та 15,000 төгрөг хожиж байгаа. За 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 9 6 4 5 9 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Энэ 4 бөмбөлөг хийг таталтаж чадсанаар 150,000 төгрөг хожиж байгаа болвол 5 дахь бөмбөлгөө мөн урдаас нь зөв дараалалаар нь тааж чадсан тохиолдолд сая 500,000 төгрөгийг хождог. За 5 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6
9 гэсэн 5 бөмбөлөг гарч ирсэн. За одоо харин 50 сая төгрөгийн азны тодруулж байгаа 6 дахь бөмбөлөг маань тун амжилттайгаар гарч ирлээ. 6 дахь бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа маань 6 дахь бөмбөлөгний дугаар 7. Зангисны шилэн хоргоноос 6 4 5 9 1 7 6 4 5 9 1 7 гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгчтэй энэхүү 6 бөмбөлийг дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд азтан болох боломжтойсэн. Хамгийн багадаа урмын хонжир 1500 төгрөгнөөс эхлээд үзэгчтэй 6 бөмбөлөг зургуулын тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтойсэн. За мэдээж 6 тгээс маань бол азтан төрсөн бол танд дахин баярыг хүргэе. За өргөжлөлсөн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерей хамгийн өндөр хонжиртай тохирлыг яг одоо явуулах гэж байна. Тэгэхээр 642 тохирлыг тоглож үзэж байгаа, тоглож туршиж байгаа, тоглож азаас ирж байгаа үзэгчид маань авил илүү наашаа анхаарлаа хандуулаарай. Та бүхэндээ одоо дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг л удаа байгаа гэдэг үзэгчтэй санах хэрэгтэй. 42 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү үндсэн 6 бөмбөлийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр зөв тааж чадах юм бол 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. За 642 тохирлын маань бас нэгэн давуу тал гэх юм бол 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гэж гарч ирдэг. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчтэй 4 5 6 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус энэхүү тоглолтноос авах боломжтой гэдэг юм. За 642 тоглож байгаа үзэгчдтэй маш том амжилтыг хүсэн. Энэ бол Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейн хамгийн өндөр хонжиртай тоглолт байгаа. Та бүхэндээ амжилт хүсье. Шилэн хоргон маань одоо бол 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй гарч ирэх 6 бөмбөлгийг зургуулын тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийг хожих боломжтой байгаа. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгийн дугаар 31 гэсэн бөмбөлөг байна. Эхний бөмбөлөгийн дугаар 31. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 35. Бөмбөлөгний дугаар 35. 6 тохирлын маань гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр таацдаг гэдгийг үзэгчтэй маш сайн санаж байгаа. Дараалал огт харгалзахгүй гэдэг маань бол нэг том давуу тал байдаг байлээ. За ингээд 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 12 гэсэн бөмбөлөг байна. 12 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 4 дахь бөмбөлөгний дугаар 38. Бөмбөлөгний маань дугаар 38 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн бол 5 дахь бөмбөлөгний дугаар нэг оронтой буюу 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна шүү үзэгчтэй. 5 дахь бөмбөлөгний дугаар 2 гарч ирэх 6 бөмбөлөг маань одоо дараалал таргалзахгүйгээр таны тоглох хуудсан дээр таарч явах ёстой. За дараагийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлөг буюу үндсэн бөмбөлөгний маань сүүлийн бөмбөлөг байсан. За одоо бонус бөмбөлөг маань гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар. Бонус бөмбөлөгний дугаар 26 гэсэн бөмбөлөг гарч ирсэн шүү. Бонус бөмбөлөгний дугаар 26. За ингээд эхлээд үзэгчдэд 642 тохирлын үндсэн 6 бөмбөлийг танилцуулна. Өөрөөр хэлэх юм бол 120 сая төгрөгийн азтай ямар тоонуудыг дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан байх ёстой вэ гэдэг тоонуудыг одоо танилцуулъя. 31, 35, 12, 38, 2, 1. За татаж хэлье. 31, 35, 12, 38, 2, 1 гэсэн үндсэн 6 бөмбөлийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр 642 тохирлоор маань тааж чадсан бол үзэгчтэй 120 сая төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг юм. За харин бонус бөмбөлөгний тусламжтайгаар 10,000 болон 300,000 12 сая төгрөгүүдийг хоцсон байх магадлалтай. Харин бонус бөмбөлөгний маань дугаар 26 гэсэн бөмбөлөг гарч ирсэн юм шүү. За ингээд өнөөдрийнхээ тохирлолтой хамтдаа байсан үзэгчдэд маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн дөрүүдийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирол 6D 642 тохирлоод маань тун амжилтаагаар үзэгч та бүхний хүртэл алсан. Бид өнөөдөр хамтдаа яг өнөөдөр түүхэнд хичээдэг азнуудыг хамтдаа тодруулсан юм шүү. Та бүхэн манаас хүнлэнгийн шүүгч байсан гэж хэлж болох юм. Тэгэхээр үзэгч та манай тохирол хэрхэн үнэн боддоор шударга явагдаж байгааг өөрийн биеэр ирээд хянахыг хүсэж байгаа л тул рестораны замын эсрэг тал байрлах үндэсний лотерейн төв байран дээр хүрэлцэн ирэх боломжтой. За харин хэрхэн тохиролд маань оролцож хэрхэн азааг үзэх вэ гэхээр үзэгч та өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч тоглох хугацаа бүгснээр оролцох боломжтой байдаг. Тохирлыг даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутанд
Icon сегмент болон үндэсний латран албан ёсны Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ бид хүргэдэг байлээ. За ингээд онц солигдоход болоод бидэнд ердөө 3 тохирол үлдсэн байгаа. Тэгэхээр үзэгч та бас шинэ оны өмнө өөрийнхөө азийг сороод шинэ ондоо азар дүүрэн бас амжилтаар дүүрэн од хямраар дүүрэн орохыг хүсэж байгаа бас үндэсний латруу дээр нэг азаа үзээд үзэж болох юм. За ингээд бидэнтэй хамтдайсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Цоо шинэхэн 7 хоногийн цоо шинэхэн азднуудтай иргэн уулзлаа. Түр баяртай. Даваа гарагийн 17 цаг 30 минутанд иргэн уулзахай баяртай.